сисабаяко Исаахан зэрэгтэн чиг Яаковдоны чигтэрохог Ихирахтос Исабаяко Исаигидэсиносчэг Яакови борточулас итхикосчэг Окей Муугаагүй байх хэрэгсэл цай Тэги Муугаагүй байх хэрэгсэлжээ. За, сайн байцгаана уу хүмүүс ээ. Бүгдээрээ сайхан амарцгаасан уу? Хамтдаа ишлэлийн цагт харцгаая. За, одоо бүгдээрээ хідэн зураг хараад ярилцсан. За, манай хүмүүс багштай энэ юу болохыг хэлж өгөөрэй. За, энд нэг хоёр охин байна тийм ээ. Энэ хоёр охин хаана нэ хүмүүс ээ? Үу тийм. Дэлгүүрт явж байна тийм ээ. За, тэгвэл энэ хоёр охин одоо хаана вэ? Сургууль дээрээ байна шүү дээ, тийм ээ. За. Харин одоо багштай хаанагааг нь хэлээрэй. За, тийм. Чуулган дээрээ байна, тийм ээ. Үргэлжлүүлээд харцгаая. Одоо хаана вэ? Оо, гадаа явж байна, тий? За. Тэгвэл энэ хоёр охин хаач хамтдаа явж ийн тийм ээ? Тийм ээ нөө. Дэлгүүрт, сургууль дээр, гадаа, чуулган дээр гэд хаасайгаа хамтдаа явж ийн тийм ээ? Өнөөдрийн бидний хамтдаа цээжлэх ишлэл хаач байсан, хаач явсан чамайг хамгаалнаа гэдэг ишлэл ахна. Одоо бүгдээрээ хамтдаа багшаагаа дагаад уншия. Манай хүмүүс багшаагаа сонсоод дагаа чангаар хэлээрэй. Хаач явсан чамайг хамгаалнаа. Ишлэл 28:15. За. Манай хүмүүс утгаа агуулгыг ойлгосноо? Хаач явсан яаны нөхдүүд ээ? Өө зүйтэй. За, ишлээ цээжлээд дараагийн хичээлээр уулзцгаая. Баяртай. Хөөрхөн гараа бэлтээцгээ. Исав, Яков ах トゥ хоёр байжээ. Ах Исав бол ан хийх л дуртай. Энэ гахааг агны. Тэр бугыг агны. Харин дүү Яков бол Бурхны үгийг сонсдог даруй дүлгэн хүн байжээ. Энэ хоёрын хэн нь Бурхнаас хайрыг авсан юм бол өнөөдрийн үгийг сонсоод хариултыг нь авцгаая. Хөөрхөн гараа ингээд дуусгая. Бүгдээрээ сайн байцгаана уу? Энэ цагаар ингээд хамтдаа хүүхдүүдтэйгээ уулзж байгаадаа баяртай байна. Хамтдаа залбираад өнөөдрийнхөө үгийг эхэлье. Хөөрхөн гараа хатгаад нүднүүдээ аниад тэгээд эхэлье. Хамтдаа залбирая. Бидний хайрладаг эзэн таны нэг үсэлд талархаж байна. Бид энэ эрхэм бяцхан хүүхдүүдийг эзэн таныг мэдэж чадах эрхэм цагийг зөвшөөрсөнд баярлалаа. Энэ цагт хамт байж эзэн таны хүсэл юу вэ гэдгийг мэдэж чадахын тулд та ариун сүнсний хүч чадлаараа энэ цагт ажиллаарай. Бидний хайрладаг Есүсийн нэрээр талархангүй залбирлаа. Амен. За, Библийн Еврей 12-ийн 16-г багш нь уншъя. Ууган гүгийн хоолоор арилжсан Есов шиг эсвэл олиггүй хүн болчихгүй тулд сэрэмжил гэсэн байна. За, өнөөдрийн үгийн сэдэв болохоор Бурхны өрөөлийг оргисон Есов байна. Бурхны өрөөлийг оргисон Есов. За, Есов гэдэг маань яг ямар хүн бэ гэхлээр за Исаак, Ребека гэдэг гэр бүл байсан байна.
За нөхөр нь Исаак, за эхнэр нь Ребека. За олон жил хүүхэдтэй болж чадахгүй ихэд хоёулаа шаналсан байна. За гэтэл Исаак Бурханаас чин сэтгэлээсээ гуйсанд за хүүхэдтэй болжээ. За Ребекагийн хэвлэлд нь за хүүхэд бий болсон байна. За гэтэл нэг хүүхэд биш бүр хоёр ихэр хүүхэд байсан байна. За гэтэл ингээд Ребека байж идэл за хэвлэлийн дотор нь хоёр хүүхэд нь бүр тэмцэлдээд бүр ноцолдож байгаа нь ингээд мэдрэгдэж байна. За гэтэл Ребека Бурханаас асууж байна. Бурхан минь ээ, яагаад миний хэвлэлийн дотор байгаа хүүхдүүд маань ингээд тэмцэлдээд байна вэ? Муудалцаад байна вэ? Гэсэн чинь Бурхан хэлсэн байна. За ах нь дүүгээ хүндлэх болно. За бид нар мэдж байгаа шүү дээ. За уул нь дүү нь ахыгаа хүндэлдэг шүү дээ. За ахыгаа үгэнд орохгүй болдоггүй. Ах нь тэрийг аваадраа гэвэл авчихгүй болохгүй. За гэтэл Бурхан болохоор юу гэсэн бэ гэхээр за дүү нь биш эсвэргээр ах нь дүүгээ хүндлэх болно гэж хэлсэн байна. За тэгээ цаг хугацаа өнгөрөөд хүүхдүүд мэдлжээ. За том хүн их улаан арьстай байсан байна. За тийм учраас Есов гэдэг нэр өгчээ. Есов гэдэг нэр өгсөн байна. За харин дүү нь болохоор ахыгаа өсгөнөөс нь зуураад төрсөн байна. Явахгүй шүү би уул нь төрүүлж гарах байсан ингээд. За тэгсэн чинь өсгөнөөс нь зуурж гарсан учраас дүүд нь Яаков гэдэг нэрийг өгчээ. Яаков. За гэтэл цаг хугацаа өнгөрч том болсон. За гэтэл ах нь болох Есов нь ан ангинах дуртай, хээрээр явах дуртай. За тиймдээ ч аав ээжийнхээ үгийг тэр чухал үгийг нь сонсолгүй өнгөрөөжээ. За харин дүү болох Яаков нь гэртээ байх дуртай. Гэр бүлээсээ хол байх дургүй ийм хүн байжээ. За гэтэл дүү болох Яаков нь аав ээжийнхээ ярьж байгаа Бурхны талаарх яриа, зөвгийн талаарх яриа, Бурхны ерөөлийн талаарх яриаг их сонсож өссөн учраас Бурхны хувьд чухал нь юу вэ гэдгийг мэджээ. Чухал нь юу вэ гэдгийг мэдсэн байна. За ээж болох Ребека нь баг хүүдээ их хайртай. Аав болох Исаак нь том хүү Есовтой их хайртай байжээ. За тийм ч учраас аавын хувьд том хүүнд ан хийж ирээд ангийнхаа махаар тоол хийж өгөх юм бол аав нь ихэд баяртайгаар амтархан иддэг байж. За тэгэл нөгөө Исаак болохоор ах トゥ хоёр инжээ байж гэн. За чи ахтайгаа гарч гадуур явуулдаа гэл. Дүү нь болохоор үгүй би гэртээ байжээ гэл. Үгүй хоёулаа явж ан хийл та гэхээр үгүй би гэртээ байжээ. Гэртээ бай гэдэг нь гадуур явхад дургуй ч гэсэн юунаас илүү аав ээжийнхээ ярианд Бурхны талаарх ярианд их анхаарал хандуулдаг байжээ. За гэтэл нэг өдөр юу болсон бэ гэхээр ах нь ан хийж яваад өдөржингөө явж ягаад ихэд өлсөж гэртээ ирсэн байна. Өлсчихсэн, ядарчихсан, цангажчихсан. За тэгсэн чи их гоё үнэр үнэртэж байна. Хоолны үнэр. За тэгээд тэр үнрээр нь яваад очтол дүү нь хоол хийж байгаа юм. Амттаа сайхан шүл буцалгаж байна. Ахын дүү ахтаа над чөлөө өгөөдөгтөө ах нь над чөлнөөс чинь идья гэсэн байна. За гэтэл дүүгийнх нь хувьд юу нь чухал вэ гэдгийг мэдж байгаа учраас ахтаа ингэж хэлсэн байна. Ахаа та тэгвэл надад ууган хүү байх эрхээ өгч. Тэгэх юм бол би танд аяг шөл өгье гэсэн байна. За гэтэл ах нь юу гэсэн бол уул нь үгүй гэж хэлэх ёстой байтал ах нь ингэж хэлчихсэн. Юу үлсэж өгөх гэж байхад аяг шүднөөс өг. Юу үлсэж өгөх гэж байхад энэ ууган хүүгийн энэ эрхээр яадгийг зүгээр наа чөлөө өгөө. За тэгээд аяг шөлөөр ууган хүүгийнхээ эрхийг ах нь худалдчихж байгаа юм. Монхог байгаа үстэй. Яагаад гэвэл гадуур хитрхийг явсаар байгаад Бурхны үгнээс дэндүү хол байсаар байгаад ийм шийдвэр гаргаж байгаа. За гэтэл нэг өдөр нас өндөр болсон аав нь том хүүгээ дуудаад ингэж хэлж байна. За миний хүү аавынх нь явах цаг болжээ. За чи нэг миний хүү яваад ан агнаа дээр. За тэр ангийн махаар чинь сайхан хоол хийгээд идчихээ. Аавда тэр хоолыг хийгээд өг. За тэрүүний дараа аав нь хүүгээ ерөөё гэж хэлсэн байна. Бурхны ерөөлийг болгох гэж байна шүү дээ. Гэтэл энэ үгийг нь ээж болох Ребека нь сонсчихсон. За тэгүн гутаа ингэсэн байна. За хурдхан шиг гүйж очиод дүүгээ өөрийнхөө хайртай хүүхэд болох Яаковыг дуудаад ингэж хэлсэн байна. За чи одоо юу яа? Одоо ахыг чинь аав нь ерөөнө гэж байна. За чи нэг ямаа гаргаад ир гэл. За тэр махаар нь би сайхан хоол хийгээд тах юм. За чи тэгээд аавдаа аваач өгөөд ахийнхаа өмнөөс өрөөгдөө гэсэн байна.
Тэгээд авчирч өглөө сайхан хоол хийлээ. Гэтэл ийм байна. Дүүгийнх нь хувьд болохоор арьс нь гөлгөр их сайхан арьстай. Ах нь болохоор их үсэрхэг арьстай байсан байна. Тэгсэн чи аав намайг мэдчихин шүү дээ. Миний арьсыг бариад, миний гарыг бариад л мэдчихин шүү дээ гэсэн чинь тэр гаргасан ямааных нь арьсаар гарыг нь биеийг нь үрхээд өчгсөн. Бүтээгээд өчгсөн. Тэгээд ээжийнхээ хийсэн хоолыг бариад тэгээд нөгөө арьсыг ингээд биеэрээ нөмрөөд ямааны арьсыг биеэрээ нөмрөөд аав дээр очсон байна. Аваа хүүн ирлээ. Таны хүссэн хоолыг би авчирлаа. Та иднэ үү гэсэн байна. Гэтэл тэр хоолыг идэж дуусныхаа дараа аавыг нь хараа үнэхээр муутчихсан байсан учраас харж чадахгүй байна. Тэгээд ингэсэн байна. Баг хүүгийнхаа хэлж байгаа үгийг сонсоод энэ чинь одоо миний баг хүү Яаковын дуу байхад яагаад Есов гэдэг юм бэ? Гэт хурж ирээд биеийг нь бариад үзтэл өстэй байгаа байхгүй юу? Үсэрхэг байгаа байхгүй юу? Тэгээд амтдаа миний том хүү байна гэд хоолыг нь амтрхан идээд яасан бэ? Баг хүү Яаково ерөөсөн байна. Баг хүү Яаково ерөөсөн байна. Уул нь том хүүгээ ерөөх байтал яасан бэлээ? Баг хүү нь ерөөгдчихсэн. Яагаад баг хүү нь бас ерөөгдсөн бэ? Яг үнтэй ах нь дүүгээр аяг шүднөөс ууган хүүгийнхээ эрхийг худалдаад авчихсан байхгүй юу? Худалдчихсан байхгүй юу? Тийм учраас гэтэл хэсэгхэн хугацааны дараа том хүн ангийн махаа авчираад хоол хийгээд аав дээр дахиад авчираад өгсөн байна. Аава таны дуртай хоолыг би авчирлаа. Таны хүссэн хоолыг авчирлаа. Одоо та намайг ерөөнө үү? Гэтэл аав нь юу гэж хэлсэн бол үгүй чи чинь түрүүхэн ирээд ерөөгдчихсэн биз дээ. Яагаад дахиад ирдэг байна? Гэтэл аав нь тэр үед л мэдсэн байна. Баг хүү нь ирээд том хүүгийнх нь оронд ерөөгдчихсэн юм байна. Ерөөсөө айрс нөмөрж ирээд өөр хоол хийж ирээд ахыгаа өмнөөс ерөөгдчихсэн юм байна. Үүнийг мэдсэн байна. Гэтэл үүнийг сонссон Есов том хүн үнэхээр гашуудаж аав танд дахиад ерөөд үлдээгүй юу? Дахиад ерөөх боломжгүй юу гэтэл аав нь боломжгүй. Дүүгээ чинь хэдийнэ чиний өмнөөс ерөөчихсөн байна гэж хэлсэн байна. Ингэж хаягхан шөлөөр ууган хүүгийн тэр эрх болох тэр ерөөлийг алдсан мунхаг Есов болсон байна. Хүүхдүүдээ уул нь том хүн ааваараа ерөөгдөх боломжтой байсан. Гэтэл яг үнтэй аав нь андуурсан юм шиг боловч юу вэ? Энэ аав том хүн өөрөө аяг шөлөөр ууган хүүгийн эрхээ зарснаасаа болоод ийм зүйл цалжснаасаа болоод ийм зүйл болсон байна. Ийм л учраас юу вэ? Энэ Есофыг мунхаг гэж хэлж байгаа юм. Үнэхээр мунхаг гэж хэлж байгаа юм. Хүүхдүүдээ Бурхан хүүн болгоныг хайрладаг. Хүн болгонд өгөхийг хүсэж байгаа зүйл олон байгаа. Тэр дундаа Яаков болох баг хүн. Яагаад ингэж их ерөөлөхийг хүссэн бэ? Яагаад тэр аяг шөлөөр ахыгаа тэр ууган хүү байх эрхийг тэр ерөөлийг худалдаж авсан бэ? Яагаад гэхээр үнэхээр их үгэн дуртай хүн байсан. Нэгэл холоор ингээд тэнэл яваа уул гадаар тэндэг биш гэртээ байж аав ээжийнхаа Бурхны талаар ярьж байгаа үгийг их сонссон учраас юу вэ? Бурхан надаас юу хүсдэг вэ? Бурхны хувьд юу нь чухал вэ гэдгийг мэдсэн байна. Яаков Бурхны ерөөл ямар чухал вэ гэдгийг мэдсэн байна. Тэгвэл ингээд магадгүй хүүхдүүд та бүхний дунд ийм л хоёр төрлийн хүн байгаа. Нэг нь болохоор тоглоол үгнээс хол байх дуртай. Үгийн цаг болж байхад, чуулганы сургуулийн үг орж байхад, нөхөрлөл болж байхад тоглоол байдаг хүүхэд байгаа. Тэр хүүхэд Есов шиг хүүхэд. Харин үгийг анхааралтай сонсдог, аав ээжтэйгээ Бурхны талаар ярьдаг, чуулганы сургуулийн багштайгаа Бурхны талаар ярьдаг, үгээ анхааралтай сонсдог хүүхэд бол Яаков шиг хүүхэд байна. Бурхан юу хүсэж байгааг мэддэг байна. Хүүхдүүдээ та бүхнээс нэг зүйл асууя. Яг юу нь чухал вэ? Үгийн цагаар тоглох, үгийн цагаар үгээ анхааралтай сайн сонсох, үгийн цагаар ишилээ сайн цээжлэх, үг нөхөрлийнхээ цагаар гэрээсээ авчирсан тоглоомороо тоглох. Аль нь чухал вэ?
За мэдээж үгээ сонсох, ишлэлээ ажиллах нь хамгийн сайн юм аа. Хамгийн сайн юм аа. Юу гэхээр үгтэй ойр байж ижил Бурхан надаас юу хүсдэг вэ? Бурханы хувьд юу нь чухал вэ гэдгийг мэддэг юм аа. Үгтэй л ойр байж иж, үгийг л анхааралтай сонсож байж. Одоо үгийг анхааралтай сонсож чадахгүй бол итгэлийн амьдралд яг л Есүс шиг мөнхөг сонголт хийгээд явчихна. Хичнээн харамсаад нэмэргүй, хичнээн уйлаад нэмэргүй. Есүс ааваас дахин гуйж байна. Дахиад жоохон өрөөлөө өгөлдөө, дахиад жоохон өрөөлөө өгөлдөө. Тэдэнэ боломжоо алдчихсан. Харин Баггүй Яаковын хувьд өрөөлийг авчихсан байна. Яагаад вэ? Үгээр дамжуулан Бурхантай хойр байсан учраас Бурханы хувьд юу нь чухал вэ гэдгийг мэдсэн байна. Юу нь чухал вэ гэдгийг мэдсэн учраас л юу вэ? Ууган хүүгийн өрөөлийг өөрийн болгож авч чадсан байна. Өөрийн болгож авч чадсан байна. Хүүхдүүд та бүхэн тэгвэл үгтэй ойр байснараа Бурхан надаас юу хүсдэг вэ? Бурхан ямар үед надтай хамт байдаг вэ гэдгийг тодорхой мэддэг. Тийм учраас үгээ анхааралтай сонсож, багштайгаа сайн нөхөрлөж, сонсон үгийнхээ дагуу аав ээжтэйгээ сайн нөхөрлөж байгаарай. Есүс шиг хүүхэд болж болохгүй, харин Яаков шиг хүүхэд болох хэрэгтэй шүү. Хамтдаа залбираад өнөөдрийнхөө хичээлийг дуусгая. Хамтдаа залбирая. Бидний хайрладаг Бурхан минь танд үнэхээр талархаж байна. Үгийг сонсож байгаа хүүхдүүд маань энэ мөнхөг Есүс шиг ууган хүүгийнхээ эрхийг аяг шөлнөөс сольдог ийм хүүхэд болохгүй байхын тулд та хамт байгаарай. Харин ч ууган хүүгийн эрхийг өөрийн болгож чадсан Яаков шиг үнэхээр Бурхан юу хүсэж байгааг хийдэг тийм л хүүхэд болж чадгад туслаарай. Тэгэхийн тулд үгээ сайн сонсож, чуулгантайгаа үгтэйгээ нөхөрлөлтөөгөө ойрхон байдаг, юу юунаас илүү эзэн тантай ойр байдаг хүүхэд болгоорой. Биднийг үргэлж хайрладаг Есүсийн нэрээр талархамгүй залбирлаа. Амен.